Энэ гоё машинд гялгаруудыг хуулаад хамгийн түрүү суудах юм би баг. Сайн байна уу? Өдрийн мэнд. За, намайг Жамбал дорж явахдаа Наран Чулуун гэдэг. Би энэ жил 55 настай. Уул ургаан чиглэлээр нэг 33-34 дахь жилдээ ажиллаж байна гэсэн. Энэ компанид 8 дахь жилдээ ажиллаж байна. Оператор сургагч гэдэг энэ ажил дээр. За одоо өөрийнхөө тухай ярил 71 онд төрсөн. Би ч уул ургаан чиглэлийн хүн биш байсан ш танх юу гэсэн гэж бодож байна. Зураач. Тэгээ манай аав ч өөрөө уул ургаан хүн баггүй. Эрхүүгийн политехникийн дээд сургуулийг 63-аас 69 оны хооронд сураа өрмийн инженерээр сураад төгсөөд одоо Эрдэнэт яваа гэж байсан. Тэр үед Чехууд хайгуул хийжсэн. Чехуудын дараа одоо тэр үед 69 онд Чехад одоо нэг үндэсний хөдөлгөөний янз бүрийн чагсаал цуглаан болох тэр үед мэрэгчлэлтэнгүүд татагдаж яваад тэгээ Оросод орж ирсэн гэсэн. Тэгээ 69 оноос хойш Оросуудтай хамтарч одоо хайгуулын ажлын нэлээ одоо наривчлалтай хийгээд Эрдэнэт яваа буюу одоо Эрдэнэт үйлдвэрийн анхны шавьд тавьчихсан. Тэгэхээр яалтч байхгүй аавынхаа мэрэгчлийг одоо нэг ёсны үргэлжлүүлж явж байгаа түүч юм уу да гэж боддог. Энэ ажлынхаа одоо бахархаж хэлэхээр зүйлийг өдөр болгон шинэ мэдээ танилцсан. Өдөр болгон шинэ ургаа дээр очин. Өдөр болгон уул уурхаа өөрийн гэсэн соёлтой уул уурхаан компаниудаар дамжиж очин. Шинэ хүмүүстэй танилцсан. Өөрийнхөө мэдсэн чадсан одоо туршлага гэж хэлдэг юм да. Дурсамж биш туршлага. Зарим хүмүүс дурсамжаа туршлага гэж андуурдаг. Туршлагыг гоё ингээд цуглуулж өөрийн болгож бусдаас авч өөрийн болгож нутагшуулж тэрийг хүнд хүргэх гэдэг чинь л өөрөө одоо нэг өсний заах хэрэгтэй. Оператор бол уул уурхай үндсэн 5 техник байгаа. Хил уурхай, экскаватор, дугуй тавьж, бульдозер, дамп трак, грейдер гэдэг. Тавал инженер дөхөн тэр болгон байхгүй. Нэг юм уу 2-оос 3 техник барьдаг хүмүүс байна гэсэн. Тэгэхээр оператор гэдэг маань одоо жолооч биш байхгүй. Оператор ихлээр зөвхөн өрүүл мушиг биш. Жойстикч байна. Бусад өөр төрлийн олон одоо хувилбартай тоног төхөөрөмжийн эд ангуудын өдөртөг одоо тоноглолууд байж байна. Тэрнтэй ажилтдаг л хүн гэсэн. Тэгэхээр машин бол ганцхан өрүүл мушигаа зам хөдөлгөөнд ордог бол оператор уулын ажил бүгдэнд нь оролцсон гэсэн. Тэгэхээр нэлээд сайн оролцохтой дээрээс нь суралцагч байна гэсэн үг байхгүй. Миний хувьд бол тренер гэдэг чинь тэр хүмүүс сурсан юмаа зааж өгнө, дэмжин, дээрээс нь халамжлан хүмүүжүүлэгч байж чаддаг шүү дээ. Тэгэхээр би хацтаа гэдэг нэг юм. Энэ гоё машинд гялгаруудыг хуулаад хамгийн түрүү суудах юм би баг. Тэгэхээр хүмүүс шинэ машин унна гэдэг чинь бас хувь тавилан шинэ машин гэдэг одоо дилерээс наваад унах хацтаа гэж боддог. Тэгвэл би сард 2, 3, 4, 5 шинэ машины суудлынхны гялгаруудыг хуулаад суудаг шүү дээ. Энэ машины ард. Хувь тавилан биз гоё шүү дээ. Багшаа нөгөөдөг чинь би тэгээд ингэдэг шүү дээ. Оператор сургалт ингээд орно. Тэгэл яриад хамгийн сүүлд ингээд дуусаал. Тэгтээ илүү жоог хөгжилтэй болгож явж байгаа. За миний утсыг аваа гэдэг. Тэнгүүт зарим Facebook хаяг нь юу вэ гэх Facebook утсан дээр чинь найз ус дон гэдээ ороод. За тэгээд утас аваад хэлж байгаа хамгийн сүүлчийг бол хизээж хамаагүй залгаараа гэдэг. Хизээж хамаагүй залгаараа магадгүй шөнийн ээлжинд явж байгаа чи аюу төвхтэй байдалд ороод аюу хэцүү байдалд ороод бодоод ингэх тийм шаардлага гарвал ахлуугаа яригддаг би. Багшлуугаа ярьчих хэлээд өгөө. Өчигдөр орой дог тассан багт орой унтах шахацаалгаж шүү дээ. Тэндээ бахархлуу яах вэ? Багийн толнороо бахарх нь одоо трансферт компани ухсралтын багийн залуучууд бас их баярлж явдаг шүү дээ. Жилийн дөрөв үйлрэл ямар ч үед очиход халуунд ч бай, хүүдэнд ч бай манай залуучууд бүгд ажиллаж байдаг. Тэр их гоё. Урга дээр яваад очингод манай залууч хийж л байгаа. Тэр нь их гоё гэдэг. За манай багийн хувьд бол зогсошгүй, метршгүй мундаг залуучууд та. За тэгж л хэлнэ би. Одоо манай яг энэ худалдааны хэлтсийн одоо худалдааны төлөөс залуучуудаар их бахархдаг. Мундаг залуучууд. Одоо нодлон нэг бахархалтай үйл явдал би тэрэн дээр аюулгүй бахархсан. Тэгээ тэртэй холбоотой янз бүрийн мэдээллийн тэндээс өгүүлэх гад тийм тохиолдлууд нь байгаа юм лээ. Бид нэр нодлон харилцагчийн өсөлтөөр 220 тонны даацтай
өөрөө болгоч буюу одоо дамп тракийг 700 км зөөсөн шүү дээ. Хөлөөр нь нэг ургаагаас нөгөө ургаагийн хооронд 740 км зам тулсан гэдэг. 740 км замыг одоо өөрөөр нь 2 ширхэг дампыг одоо багаараа бид нэр зөөсөн. Манай экспортын багаас дэмжлэг үзүүлсэн. Одоо сервисийн багаас 3 залуу дагж явсан. За манай одоо өөрийн одоо хөдөлгөөний хэлтсэн залуучууд ингээд бид нэр зохион байгуулад 700 км өргөөшөө 9 метрийн өргөнтөө том аврын дампыг Дорногов аймгийн Мандах сумын нутгаас Өмнөгов аймгийн 3 тэс сумын нутаг хүртэл 3 өдөр явсан да. Тэрнийгээрээ л их бахархсан да. Тэгээд хэд том аврын энэ дампыг холын зайд ингэж хөлөөрн дээвэрлж ийсэн түүх хайсан ч болтдоо. За компани түүх гэвэл энэ шттэ. Энэ Камацугийн дистрибьютор чи өмнө Комит гэдэг компани биш. Комит гэдэг компани миний мэдхийн 95 оноос 97-8 он хүртэл ажилласан байна. Тэр үед би амар тажижсэн манай урхаа Комитээс анх бульдозер авчихсан. D155 гэдэг. Тэгээд биш 220 гэдэг скат. Тэр үед би Камацу гэдэгт танилцчихсан байхгүй. Тэгээд замраас болоо дахиж Камацуудаа ойртоогүй дараа нь Комит гэдэг компани татан буухтсан. Ингээд он жил явсаар хагаад оюутлогоо гэдэг энэ одоо дэлхийн хэмжээний том төсөл эхлэхээр болсон. За гэрээ контрактанд зурагдсан. Энэний дараа тэр том нүхийг ямар хүрзээр ухах вэ гэдэг юм болохгүй. Тэгэхээр одоо нэг дэлхийн брэндүүд чинь бүгд тендерт н орно. Тэгэхээр Рио Тинто тэр үе тендер одоо зарлал шал харуулсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө Caterpillar, Komatsu за тэгээд араас нь Liebherr, Hitachi юу гэдгийг те бүгд л орсон гэсэн үг байхгүй. Тэгээд ороод Komatsu бол тодорхой хэмжээний энэ ажиллагаанд нь шалгарсан. Тендерт орохоос өмнө компани байгуулагдсан. За тэгээд Sumitomo SMS гэдэг хоёр компани нийлбэр Transvest Mongolia тэгээд байгуулагдаад тендерт ороод ялсан техникийн 10-нд нийлүүлсэн машинууд өнөөдөр хүртэл явж байна. Тэр хамгийн гоё байхгүй. Бороговд ажиллаж исэн залуучууд 2010 онд анхны сонгогдохлоор гарахад тэнд засвар үйлчлэгээний хэлтсийн бүх залуучууд Transvest компани яг гэрээ байгуулад Монголд орж ирээд үйл ажиллагаа эхэлж таарсан. Бороговдоос маш олон механикууд орж ирж оюутлогоо анхны ухсралтай ажил эхлүүлж ирсэн. Тэд өнөөдрийг хүртэл оюутлогоо компани засвар үйлчлэгээний хэлтсэд ажиллаж байна. За Бороговд ажиллаж исэн маш олон операторууд одоо оюутлогоо ил урхаан уулын хэлтсэд одоо хүртэл ажиллаж байна. Тэгээ одоо ургаа дээр очиход тэр чигээрээ танилцуулаад маш олон жил ажиллаж исэн найз нөхдүүд одоо хүртэл холбоотой нөхдөд байдаг. Тийм учраас одоо Komatsu брэндийг нийлүүлдэг Transvest компани өнөөдөр хүртэл Монголын уул уурхай одоо хөгжлийг дүүжүүлж байгаа Komatsu брэнд одоо энэ бүх хөдөлгөх хүч эдний одоо нэг эд исвэлж байгаа өөрөөрөө бахархдаг. Дээрээс нь хамт олноороо бахархдаг. Манай залуучууд мундаг, манай хөсрөлтийн залуучууд механикууд, за манай тех саппорт хэлс. За тэгээд энэ манай мундаг залуучуудаа өнөөдөр хүртэл хийж байгаа. Баярлалаа шүү дээ би. Хамт олондоо баярлж явдаг. Та хэд маань одоо Transvest компани хамгийн том эд исэн шүүл гэж хамт олондоо хэлж байна.